Бацхан уу та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. Намайг Байгаль гэдэг. Хэрвээ та намайг анх удаа үзэж байх юм бол би саяхан одоо хөхний хор тавдар гэдэг өвчнийг даван туулаад тэгээд энэ өвчнийг даван туулж авах хугацаанд бас а, өөртөө ингээд дүн шинжилгээ хийгээд ингээд өөрөө өөртөө анхаарал тавих хэрэгтэй юм байна. Өөрийгөө хайрлах хэрэгтэй юм байна. Дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй юм байна. Эрүүл хооллох хэрэгтэй юм байна. Мөн өөрийнхөө дотоод зүрх сэтгэлийг бас чагнажах хэрэгтэй юм байна гэдгээ ойлгосон нэг юм эмэгтэй байгаамаа. Цэцэрлэг туяаны эмчилгээнд саяхан 12 сарын сүүлээр ингээд ороод дууссан. Тэгээд одоо 2 сарын дараагаар анх удаа нөгөө цэцэрлэг туяаныхаа эмчтэй уулзлаа. Тэгээд эмч маань одоо миний арьсыг одоо идэгсэнд маш их баяртай байна. Тэгээ миний арьс айгүйх түлэгдсэн байсан. Тэгээд миний бас нөгөө ядарж байгаа юм ядаргаа маань бас багасж байгаад баяртай байгаа талаараа би ингээд эмчтэйгээ хуваалцаад ингээд ярилцлаа. За тэгээд энээс надад бас нэг жоохон дүгнэлт төрлөө л дээ. Тэр юу гэхээр ингээд эмчтэйгээ одоо би ирээдүйд юу хийх хэрэгтэй юм те ингээд цааш явах хэрэгтэй юун дээр анхаарах хэрэгтэй юм би ингээд дахиад ингээд хавдар тусахтай санаа зовох хэрэгтэй юм уу эсвэл мүү гэдэг тал дээр ингээд ярилцлаа. Тэгээд тэгсэн чинь болвол аа би нөгөө хоёр хөхөө хавхуулах хаалганд орсон учраас одоо хавдар одоо дахин туцах магадлал маань маш багассан тухай хэлсэн. Одоо маш бага процент. Гэхдээ одоо бас ялгаагүй өөртөө ингэж анхаарал тавихгүй байвал одоо өөр ямар нэгэн байдлаар формоор хавдар манаас ирэх боломжтой гэдгийг хэлсэн. Аа тэгэд энэ гол нь зөвхөн одоо энэ хавдартай холбоотой биш бас одоо энэ хавдрын дараах амьдрал ямар байх хэвтэй юм, амьдралын хэв маяг юу идэж явах хэвтэй тал дээр ирсэн л та. Тэгээд тэгсэн чинь ерөөсөө л бүх юм ийм баланс буюу тэнцвэртэй байх хэвтэй. Хоолн дээр маш их тэнцвэртэй. За тэгээд энэ цэцрэг туяаны одоо нөлөө гэх юм уу да. Энэ бол ерөөсөө насан турш гинэ. Яасан гэсэн чинь аа одоо ингээд би физик эмчилгээнд орж байгаа ингээд гараа ингээд хөдөлгөөд ингээд дээшээ юм хөмөргөөд ингээд сонголтын тусал аяг хийж байгаа байхгүй. Тэгсэн чинь ингээд насан туршдаа хийх шаардлагатай. Одоо аа энэ цэцрэг туяа бол ингээд насан турш чинь ингээд биеийн чинь нөлөөлнө ингээд бие чинь идэх гээд ирэхээр ингээд таталтах одоо тийм янз янзын юм үйл явдлууд болдог гэж юм. За тэгээд бас дээрэс нь нөгөө нэг одоо чинь арьсаа хамгаалах хэвээр нарнаас хамгаалах хэвээр нарнах гэх юм бол яг тэр цэцрэг туяа авсан тэр эртгийн арьс болвол ингээд амархан түлэгдэх ийм аюултай гэх мэтчлэн юмхэнүүд ярьлаа. Тэгээ хоолны тухайд гэсэн чинь одоо хорих хоол байхгүй гэхдээ ер нь бол хавдар нөгөө сахараар хоолдог гэдэг тийм учраас сахартай чихртэй зүйлээ арай багасгаж идэх хэрэгтэй сануулсан. За тэгээд арх алкохолны тухайд гэх юм бол бас ялгаагүй moderate буюу ингээд юм тэ өөрийнхөө хэмжээгээр одоо ер нь багасгах хэрэгтэй гэдгийг хэлсэн. За би ч бол нэг амар арх уугаад байдаг юм биш. Гэхдээ бас occasionally ингээд хайдаа ингээд нэг хоёр юу glass of wine уух гэдэг. Тэгээд тэрнээр ч гэсэндээ энэ ч маань хэлсэн тэр бол нормал боломжтой. Гэхдээ одоо байнга те ингээд уугаад байж болохгүй. Гэх мэтчлэн за хоолн дээр ч гэсэн ялгаагүй тийм юм ярьж байна. За тэгээд ер нь бол хавдрын дараах амьдрал гэсэн чинь эмч надад хэлж байгаагаар 6 сар болгонд одоо намайг хянаад явна гэж байна. 6 сар болгонд би одоо эмчтэйгээ уулзаад юу болж ийн ямар фуд тэтгэлэгтэй байна. Тэгээд өнөөдөр бол надад эмч асууж байна чи ингээд өвдөж гин үү би ч аль нэг хэсгээр өвдөж байгаа юм байна уу өвдөж байгаа бол ингээд тэрэндээ ингээд юу оноо өгөөч ээ. 10 оноо нь хамгийн хэцүү. Тэгээд 1 оноо бол ямар ч өвчнгүй байна гэсэн ийм үнэлгээ өгөх юм байна. За ингээд ийм хүмүүстээ хийгээд ингээд явна гэж хэлж байна. За тэгээд энэ одоо хавдар туссан миний хувьд юм байна. Гэхдээ хавдар тусаагүй танд яагаад энийг сонсох хэрэгтэй вэ гэхээр ерөөсөө эрүүл амьдралын үндэс гэдэг бол ерөөсөө тэнцвэр юм байна. Хоол ундаа тэнцвэртэй хэрэглэх юм байна. Тэнцвэртэй гэдэг нь болохоор бүх юмыг өөрөөсөө хориод ээж болохгүй. Бас нөгөө нэг хоолныхоо сонголтын дээрээ тэг аль болох нөгөө whole food гэж хэлсэн. Тэр нь болохоор одоо нөгөө ultra processed food буюу одоо нөгөө үйлдвэрийн аргаар хийсэн хоолунд биш одоо өөрийнхөө гэртээ ингээд хоолоо хийж идэх мөн өчөө нөгөө аль болох бүх зүйлийг нөгөө үр тарианы ч гэдэг юм уу те нэг юм эрүүл маягаар хоол идэхийг сануулсан бид хоол хүнс гэхээр монголоор юу гэж хэлхийг танихгүй. Ер нь л бол ер нь гэрийн хоол идэх гэж ойлгож болох юм да тэр нь арай хялбар юм шиг сонсогдож байна. За нэг тиймэрхүү юм өнөөдөр ингээ ярьсан.
Тэгээд энэс та хэд маань аа, хэрвээ над шиг бас ингээ тэ өвдөд ингэсэн болвол ингээ анхаараарай. Иймэрхүү юм болвол та насан туршдаа анхаарч явах хэрэгтэй юм байна гэдгийг сануулж байгаа.